Сайн байцгаана өрх хүмүүдэд үзэгчдээ амралтын өдөр аятгахтаа өнгөрүүлж байна уу? Та бүгдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах мэдээллүүдийг хүргэж яадаг эрүүл амьдрал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Бид энэ удаагийн дугаараараа дамжуулан Double Health компани захирал Төмөр Сүхтэй ярилцаж та бүхний өвчтөй зовлонтой байгаа асуудлуудыг шийдвэрлэх нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулсан байгаа. За мөн манай нэвтрүүлэгтэй хамтран таны эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт маргааш амжилтыг бүтээн нурайтай Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж явагдуулахад таатай байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Олдхуяа бэрх хүний төрөл, эвдэрхүүе хялбар хүний бий. Эрхэм үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн ярилцлагын болон эхлэж байна. Энэ удаад бид Double Health компани захирал доктор Шовдрын Төмөр Сүхийг урьж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн мэнд хүргье. Ер нь одоо хүн эрүүл аж төрөхөд юу чухал шаардлагатай гэдэг юм бол та эмчүүний хувьдаас үзэгчтэй ойлголт өгөхгүй юу? Тэгэхээр би бол эмчгээс илүүгээр эс судлаач бай технологи чиглэлийн үйлдэл нэрийн мэргэжсэн хүн. Хүн бол мэдээж эрүүл явыг бол ойлгомжтой. Хүн бүхэн хамгийн нэгдүгээр хоол хүнсэн дээр гарах хэрэгтэй. За тэгээд манайхан бол одоо насын одоо заагууд байдаг шүү дээ, тийм ээ. Эдгээр залууч гэдэг юм ах модч гэдэг юм ингээд энэ бүх байдаас болоод анхаарах зүйлүүд байдаг л да. За юуны өмнө би түрүү хэллээ хоол хүнсэн дээр анхаарах хэрэгтэй гэж. Хамгийн нэгдүгээр бид нар зөв хоол сурах хэрэгтэй. Энэ бол одоо ер нь дэлхийн нийтээр бол олон улс орнууд сайхан зөв хоол сурцсан байдаг шүү дээ. Өглөө цай өдрийн хоолч гэдэг юм уу, тийм ээ, орой хоол гэдэг. Эндээс л эхлэх хэрэгтэй дөө. Тэгээ ингээд цаашлаад явах юм бол эсийн төвшин нэлээд одоо олон зүйлүүдийг анхаарч яж хүн эрүүл байх. Ийм л гол зүйлүүд бий. Хүнийг одоо эсийн төвшөнд дэмжлэнэ гэдэг одоо сүүлүүдийнх яригадаад байгаа шүү дээ. Энэ ойлголтын талаар та өшөө жоохон дэлгэрүүлж өгөх үү? Би одоо энэ судалгаа хийж байхдаа одоо 20 жил гарсан хийж байна. Одоо орхотын биокойлдуудыг бий болгохын тулд 20 гаруй жилийн хөдөлмөрийн ажиллагаа. Яг энийг хийгээд би Америкийн нэгдсэн улсын Goldstein лаборатори дэлхийн номер 1 лаборатори байна. Оросын холбооны улсын Беларустай номер 1 одоо маш нарийн шинжилгээний одоо энэ эрхтүүдийг хийдэг биокойлд. Энэ газруудад явж байгаад надад бол Америкийн Goldstein лабораторид одоо тэндээс минь Америк авч асуужсан байхгүй. Би одоо тугуулнаас гаргажсэн тэрийг. Малын эмч гэдэг бол онцлогтой. Малын эмч гэдэг бол тэр одоо малын гормонолны буюу одоо дааврын одоо харьцаа тий ямар даавраас ямар эсвүүд ямар парагцуудаар яаж өөрчлөгдөж маш сайн механизм судалж идэг. Тэр бүгдийг гараараа хийж идэг байхгүй. Тэгэхээр надаас бол тэр асуужсэн л да. Өөрөөсөө тэд нар бол одоо миний судалгааны ажил бол тимус буюу сэрээ болчихаа гэж байсан. Сэрээ болчихханаас эсийн төвшөнд парагц ялгараад тэр нь бол хүний организмд байдаг Б-Т сойрхос гэдэг хүнд ерөөсөө. Тэрний Б-1 чухал оролттой биш, Т-1 чухал оролттой байдаг. Т-с 3 янз байдаг байхгүй юу? Дарангуул зохицол устгах шиг тий. Тэрийг одоо яг одоо үйлдвэрлэж байдаг тийм болчихааг би судалгаа хийжсэн. Тэгээд тэр Goldstein лабораторид бол гайхчихсан л да. Тугуулнаас гаргасан тугуулнаас гаргасан чиний бэлтгэл ямар юм шиг хүчтэй актив одоо идэвхтэй юм бэ те цохор. Тэгээд надаас бол чи механизмын эсийн төвшин надад хариулт өгч асуусан. Би тэр олон жилийн туршлагатай бид нар ярьдаг шүү дээ 200 жилийн түүхтэй ч гэнэ те. Тэрний хойны түүхээс хойш бид нар бол одоо бас юу яана гэдэг гүйцэтгэх хэцүү шүү дээ. Тэгэхээр угтах хэрэгтэй байхгүй. Би тэр угтаж хариулт өгсөн л да. Юу гэсэн гэхээр зэрэг. За таны гаргаж байгаа бол энэ шалан дээр гүйж байгаа жижигхэн энэ хулснаа жоохон хорхоо байна те. За бидний гаргаж байгаа одоо түүх хийдэн гол бааз нь бол таны хорхоо гэдэг 1000 дахин томсгосон юм том тугал байна. Дээр нь бидний одоо мал бол яг хөө бэлчээр малгайтай, байран бос малгайтай бэлчээрт яваад ругал үндсийг угаар нь идэж яадаг. Тэр жигтэй одоо амьд биологийн амин дэмүүд байхгүй мал гэдэг маань. Инээс гаргаж байгаа гэсэн манай багш надад гайхалтай өгүүлчихсэн байхгүй. Тэгээд ягаад надад өндөөс би чамайг нэг л эсээр айдл яг бидний хөөс ирсэн чинь чи намайг угтаж ирээ. Намайг одоо дуурах өггүй болгочлаа гэж хэлсэн байхгүй юу? Энэтэй адилхан бид нар Монголд одоо үйлдвэрлэж байгаа биологийн этэд бодисод одоо хийж эхэлж шít тий биологийн этэд хийжээ гэж манайх яриа сурцсан тий биологид энэ бол эмнээс илүү хүчтэй. Энийг одоо хэрэглэн бид эрүүл ах үндэс бий. Таны сая ярьсан энэ хүү бүтээгдэхүүн бол одоо таны баг 20 жилийн туршлага, мэдлэг одоо энийг судалсан судалгаан дээр үндэслэн гарсан бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр Монголд зохиолж байгаа зарим төрлийн өвчнүүд байгаа л да. Дийлэн хүмүүс маань өвдөд одоо сахар ихтэх өвчин байдаг ч юм. Эсвэл одоо дийлэнхт одоо нас жоохон ахаад ирэхээр үе мөчний өвчтэй болдог ч юм. Ийм зовөр өвчин шаналгаад хүмүүс маш их байгаа. Тэгэхээр таны гаргасан орхиодоо био гэд бэлтгэл нь яг ямар төрлийн хүмүүст зориулсан юм бэ? Мэдээж тус тусдаа одоо зориулт нь өөр байгаа л гэж бодож байна. Бүтээгдэхүүнийхээ тухай тарихгүй юу? Ер нь бол бүтээгдэхүүнийхээ тусгай ярихаас өмнө нэг өгүүлбэр хэлэхэд манай бүтээгдэхүүн бол тухайн хүний өвчнийг угаар нь нэмчилж байгаа. Угаар нь.
Бүр одоо Үндэс их суураар нь. их суураар тэр одоо үүсгэгчийг устгаж өгсөн. Инхийн тул цаг хугацаа хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар өвчин хөдлөн тодорхой хэмжээнд хөдөлж эрүүл болно. Одоо дээх үед бид хүүхдэд ярьдаг байлаа ш тан гэж хэргэлдэг байсан тий. Тан уухаар өвчин хөдлөн шүү гэж анхааруулдаг байлаа штэ. Тэр чи юу гэхээр хүчтэй тангаар бол өвчин хөдлөл маш богиноход эрүүл болдог байсан тийм ээ. Тэрнтэй адилхан заавал өвчин хөдөлж эрүүл болно. Би өөртөө жишээлх юм бол одоо үе мөчн дээр би ч одоо үе мөч өнөө тэрэгж өвддгүү хүн шүү дээ. Тэгээд зориуд зүгээр яах нэг өөр хүмүүстэй дурсаж байсан манай одоо ойр хүмүүс дурсаж байсан туршлага зөндөө бил дээ. Өөр дөр нь хэрглэж үзьег хэрглэлээ л дээ. Тэгсэн чинь ингээд хүн гэдэг чинь ерөөсөө л эхээс сурсан хаш байнгын ерөнхийдөө багаагаар өвчлөө явуулдаг юм байна л да. Тэгээ үзсэн чинь ингээд үзсэн чинь 1-2 хонсон ч бөө өвч хөдөлж байгаа байсан. Тэгээ би нэг амраад 2 хоног амраад дахиад боос одоо зүгээр өөрөө л өвчин гадагшуулж байна л гэсэн. За тэгээ бидний одоо хамгийн гол нь орхиодан өвдөс гэж хэлдэг байгаа. Энэ өвдөс бэлдээ 120 өвчин юм чинь цусны төвшний. Ямар үүсгэдэг нөхөд зэрэг цус шингэлүүлж байна. Цусны холестерин устгана. Судасны хан цэвэрлж байна. Халигсан судсуудын бөглөрт хатангал бүх юмыг хэвэн болгоно. Ингэснээрээ даралт тогтворж байна. Даралт тогтворж тэгэхээр биотенцэд бий болно, биологийн шүүлтэр бий болчихж байгаа. Эсийн төвшөнд өөрөөрөө үйлдвэрлэж байна. Тус шингэлж. За эндээс үүдээд нөгөө бол одоо бидний ярьдаг нөгөө тархины, зүрхний одоо юу гэдгийг бөөрийн цусан хангамжуу тэгэл тархины одоо хатвар матлал бүх юм хэвэн болж байна. Маш олон хүмүүс хэрэглээд одоо шинжилгээ өгөөд ингээд явж байгаа тохиолдол байж байгаа. За бид нар дээр нь дахиад юу гэдгийг түрүү ярьлаа хоёул үе мөчний бэлтгэл яаж байна те. Үе мөчний шингэн төлжүүлэгч бид нар үйлдвэрлэж байна. Шингэн төлжүүлэлт эсийн төвшөнд. Энэ бол тос биш. Тос бол зүгээр галнаас нь төрхэд өвчин намдааж болно. Өөрөөр хэлбэл тос бол мэдээж хамгийн энгийн хүн одоо харахад тос бол зүгээр ингээд энэ дээр царцсан шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ арьс өөрөө нөхтэй байдаг. Тэр нөхийг нээж өгөхгүй тос харин бөглөждөг байхгүй. А бид нар хийсэн шингэн бол арьсыг нээгээд эсийн төвшөнд нь үйлчлээд өгчөж байгаа. Тэгснээрээ бол шингэн төлжүүлээд шингэн төлжүүлэлт ирэхээр зэрэг нөгөө үений хоорондох нэгдүгээр байхгүй болсон шингэн бий болно. Цолцсон голцсон янз бүрийн одоо тэр үе мууны одоо юу яачихсан өрөвчгсөн бүгд гадагшлна. Дээр нь бол одоо тэр шингэн хулснараа тэр шохоочд яс сургалт хайлчиж байгаа. А огцон хэрэглэх юм бол өвчин маш хурдан хугацаанд хөдөлнө. Тэгээ тийм тохиолдлууд байгаа за хөдөлгчүүд зааврын дагуу айх шаардлага байна. Зөв хэрэглэх хэрэгтэй байна шүү дээ. Зааврын дагуу зогуухан зөв манайхан тохиолдолд хараад тахад ийм ажиллаж байна л да. Хэрэглээд аюу гоё эерэг үзүүл тэрэнгүүд өө эн чи аюу сайхан хурдхан шиг идэх чингүүтээ нөгөө хэлсэн заавраас илүүгээр уудаг юм илүүгээр дүрхийдэг те. Тэ эдэг ч гэж болохгүй. Ямар ч юм бэлтгэж одоо тодорхой цаасан цаг хугацаатай нөлөөлөх үр дүн бас байгаа шүү дээ тийм ээ. Гэхдээ бидний эмнээс ялгагдах онцлог хүний биед муу юм байхгүй хэдмээр дахин батгаар. Тэнгээрээ яагаад ч хуусан муу юм болохгүй. Зүгээр хамгийн гол нь өвчин аягүй хурдан хөдөлгөл манайхаа ч өвчнөө хөдөлгөөс айдаг шүү дээ. Уул нь бол өвчнөө хөдөлгөөс айхгүй дисж чад эрүүлжүүлэх ёстой байгаа юм шүү дээ. Тэгжээч хүн эрүүл болох хэрэгтэй. Өөрөөр энэ өөр цусан дотор орцсон тэр вирусыг гаргасан шидэж хайжиж те хөв туужж эрүүл болох хэрэгтэй бид нар. Тэгэхгүй манайхаа ч нөгөө нэг эмээр нөгөөдөө бөмбөгд бол унтуулаад тайшруулаад хүнээр юм бол ууртай хүнийг битүү уурлаарай гэж жоох аргадаж чаад нэг ажлаа хэмжүүлдэг юм янз бүр тэрнтэй адилхан болох гэдэг чинь өвчин гэдэг чинь. Тэгэхгүйгээр тэрийг бүр угаар нь хийжиж гадагшлуулаад тийм ээ. Тэр үеэл даваад гарчих хэрэгтэй. Гарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг ямар төрлийн өвчтөн хүмүүс зориулсан бэлтгэлүүд авал? За ер нь бол манай бэлтгэлийг хэрэглэсэн амралтанд явах шаардлагагүй дээ. Яг тэгэхээр зэрэг өвдөж авсан хүмүүс чинь нэг амралт зөвлөлт явчих. Яг тэгэхээр зэрэг юм шүү дээ. Одоо нэг ингэж ярьдаг. Би түрүү ярьлаа. Манай хамгийн гол өрөөнд орхиотон өвдөж тус төлжүүлэгч хэлмэл те. Одоо дэлхийн оюуны уушгаар бид бүртгүүлэх гэж байна. Цус эрүүл нас залуу цус шингэн гэж бид нар ярьдаг тийм ээ. Тэгэхээр бид эрүүл болохын тулд хамгийн нэг цусаа шингэлэх хэрэгтэй. Гэхдээ цус шингэхэд элдв янз юм хэрэггүй. Янз бүрийн эм бол цус шингэлэгч цусыг нөж болгодог. Одоо хүмүүс нөгөө аспирин тэр бол хэрэггүй. Манай дээр аспирин уусан маш олон хүмүүс ирсэн байгаа. Маш олон хүмүүс аспирин хэрэглэж ирсэн. Аспирин хэрэглэхээр цус энэ цуцантаар нөж болчихж байгаа. Тэгээ нөж болохоор зэрэг ам хамраа гарна тий. Янз бүр одоо манай бэлтгэл уугаад тэр бохирм гарч байгаа тохиолдууч байна. Ам хамраач гарна, янз бүрийн сүвэрэнч гарна тий. Тэгэхээр аспирин бол цус шингэлэхтэй гэдэггүй. Аспиринаас одоо цус нөжтэй болчихж байна. Дээр нь аспиринаас эргээд харшил авсан хүмүүс маш их хэрж байна. Манайд харшлын бэлтгэл байж байна. Харшил угаар нэмж чинь бид нар тий. Астан байж байна, угаараа амжилтгдэж байж байна. Үе мөчнөө өвчин байж байна. Олон хүмүүс хэрэглээд ясвалтанд эдгний вирус байж байна. Шинэ хилээ бэлтгэл гэж бид нар хийж байна. Ягаад тэгэхээр хүн бол одоо вирус нь одоо идэгдээд тэгээд вирус элгийн хатуураа тий. Элгийн хатуурнаа гэдэг чинь холестерин маш их болсон. Тэр холестерин устгаж гадагшлуулж ижил элгийн хатуурлыг зүгээр болохоос биш тэрнээс тайрч хаяад тэрийг зүгээр болохоос ойлголт байхгүй. Яг тэгэхээр тэрийг тайраа хайчин эсвэл одоо хэвлэнд одоо элгэнээс үүдээд ус хурлаа гэж бодоход усыг шиприцээр аваад хайлаа ангадагч тэр усыг одоо бий болгож байгаа зүйлийг устгаагүй учраас дахиад эргээд ус төлж явагдчихж байгаа байхгүй.
Тэгэхээр тэрийг угаар нь л дэмжиж ижил сая эрүүл болох хэрэгтэй байна. Эдгээр бүтээгдэхүүн одоо ууж хэрэгэлдэг байна уу? Эсвэл одоо түрхдэг байна уу? Бас зориулт нь өөр л байгаа хэл та тий. Тий одоо ер нь бол үе мөчнөхийн түрх нь бусдын дандаа ууж хэрэглэж байгаа. Төрөө болчиххай бэлтгэл байж байгаа эрэгтэйчүүд маш сайхан хэрэглэж байна. Манай төрөө болчиххай бэлтгэлийг хамгийн өндөр настай 78 настай хүн хэрэглээд өнөөдөр шүү дээ. Маш сайхан сэтгэл өндөртэй тий. Бүр тэр одоо харьцааны асуудал маш сайхан болсон. Юуны чинь төрөө болж харахааны өр өвсөл, юуны чинь төрөө болж харахааны шохоож ярих нэтгээл тийм ээ. Жалхны тухай яад байж. Тийм одоо сайхан үйлчлж хийж байгаа шүү дээ. Ягаад хүн одоо тэр манай эрчүүдийн одоо зовоодог хоёр дахь төрх төрөө болж хараа гэдэг хэрэг төрөө болж ярихын хялгсан судсуудын үйл ажиллагаа байхгүй болж хатангацсан болсноос тэнд одоо төрөг болж харахын том өр өвсөл томрол болчихж байгаа шүү дээ. Тэрнээс болоод тэр эрэгтэйчүүдийн одоо хийн ажиллагаа таалагдчихж байна. Тэрнээс болоод одоо шээсэн тасалдаг ойрхон шийдэж байдаг юм уу тийм ээ. Тэгээд дараа нь одоо шээж чадхаа байдаг, шээс нь үлдэх чинь иймэрхүү болсон шүү дээ. Энэ бүгдээс бол маш богино хугацаанд ангижирч байгаа. Нөгөө талаас нэмээд төрөө хийсэн бидний одоо бүтээгдэхүүн бол ургамлын амтны гаралтай. Тэгээ Монголд одоо ургасан, Монголд одоо хооллсон малаас гаргасан учраас ямар ч одоо хэд мянган дахин баталгаа гаргаад. Эдгээр бүтээгдэхүүн маань яг хизээ хугацаанд эхэлж гарсан бэ? Ер нь одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн иргэд мэдээж та бүхэнд хандж байгаа сэтгэл ер нь ямар байна? Тэгээ ер нь бол одоо би авчирсангүй манай дээр одоо маш олон хүмүүсийн сэтгэл байж байна. Одоо бид нар бол нийтдээ нэг үйлдвэрлэлээс хойш нэг бараг 5000 орчим хүнд үйлчилж байгаа байх. Нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ судалгаа бол 20 гаруй жилийн судалгаа. Тэ түрүү би ярьлаа тэ хаана ажиллаж байсан, юу хийсэн тэ миний одоо би хөдөөж хүндээ төгссөн үндсэн мэргэжил малын хэмж гэхдээ мал эмнэлэг бие технологи тэ ер нь бол Пауло хэлсэн байдаг. Хүний эмч хүн төрлөخت. Хүний эмч нь малын эмч хүн төрлөختнийг эмчтэй гэж. Ягаад тэр асар том ялгаатай. Нэг нь бол ярьдаг нөгөөх нь ярьдаг бай тэ. Мэдрэхүүн том ялгаа байна тэнд. Дахиад нэг нь бол тэр одоо мал амтны дотор байгаа хөдөөж ход эдгсэн хүмүүс урган дотор байгаа хэрэгтэй активны одоо хамгийн одоо идэвхтэй бодисууд тэрний үйлчлэлд механизмыг олж харж чадж байна. Яаж үйлчилж байна вэ? Ямар механизм байна вэ гэдгийг маш энгийн боловч маш одоо тодорхой зүйл дээр тэр механизмыг гаргалгаа их чухал байдаг. Сүүлийн үед бол түрүү хэлээд өнгөрсөн манай дээр ирж байгаа хүмүүс бол маш их одоо нэг 60 хүрээд ирсэн хүмүүс бол их гомдолтой ирж байна. Гэхдээ эмчид очиод үзүүлэхээр хүмүүс одоо та насны юм аа. Бараг тэгээ явж байгаад ингээд нутаг бууцсан ухааны хэлээд байгаа ингээд. Тэгээ бид нар бол тэгдэг тийм байхгүй. Та 100 хүрсэн ч 70 хүрсэн ч тийм ээ. Эв эрүүл байх хэвээр. Хүн гэж чинь эрүүл байж. Өөрөөр хэлбэл энэ хорвоод ирээд 70-наас 80-наас насалчаад баах юм хороож гад насны эцэд эргээд хүүхдтэй үлдээсэн юм байхгүй нөгөөдгөө им тариан зарсаар байгаад эрүүл болсон ч байхгүй боцоо явж байгаа харамсалтай байсан. Тэрний оронд өөрийгөө сайхан эрүүл байлгаж байгаа аваад явах нь чухал. За ер нь одоо манай залуучууд анхааруулж хэлэхэд бидний цэс гэж чухал хэрэгтэй байдаг. Манайхан ингэж яриад идэг. За олгоо урагчлаа цэс рүү аваа хайчин дөө гэх. Хамгийн аюултай юм. Ялангуяа одоо эмчнэр зөвлөдөг. За цэс чинь өтгөх чинь чулуутай болчих. За цэс яхахтаа аваа хайчин. Цэсөө аваа хайчих юм бол элэг дуусаа хэдэн жилийн дараа. Чинь тэгвэл зүсийг авч хайчаад амьд олон жил байгаас юм бол бурхан яагаад тэгвэл заавал зүсийг бидэнд өгсөн тийм ээ тийч учиртай шүү дээ. Зүс эрэхтэн элиг эрэхтэн чинь бүгд холбоотой гэж юу нэрөөсөө байхгүй тий одоо үе мөчн дээр байж гэн тий зарим эмчнэр бол наад хэрэгтэй шингэний сурвалж аваа хайчдаг тий үгүй тэр хэрэгтэй шингэний сурвалж авчаад гадны биет хийчихэр чин зэрэг яг антиген болчихж байгаа. Одоо шил нэг гэр юу гэдгийг сайн хамт олон дотор гаднаас хүн ирээд тэр хүн одоо тасан загслаа цаг хугацаа хэрэгтэй гэдэг. Тэрнтэй адилхан гадны хийчихээр тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхгүйгээр тэрийг биологийн аргаар эсийн төвчөнд сэргээж өгөх хэрэгтэй. Ингэж эрүүл байх хэрэгтэй. Тэгэхгүй одоо үе мөчийн авч шингэн хийж байгаа л тэгэл одоо болохоо ангууд за одоо наашаа тайрахгүй болох байж. Тэгээ тайрч байгаа нь биш. Тэнд ингээд манайх ингээд үе суулна гэж үе суулж байгаа нь биш. Зүгээр падуул шиг зөөлөгч авчи хийчихэж байгаа. Хоёрсны хооронд нь. Тэгээ нөгөөд нь хэдэн жил явж байгаа тагтуг гэж сүлдээг байхгүй. Тэгээ дахиад одоо урт амьдрах маш боломжтой. Тэрний оронд одоо манай энэ бэлтгэл бол биологийн аргаар шингэжин төлөвлөлт өгч байгаа. Олон тохиолдол байж байна. Тэр үедгээд энгийн хүмүүстгийг доктор профессор хүртэл хэрэгжилж байгаа манай. Доктор профессор дотортой биологийн чиглэлийн доктор профессор хэрэгжилж шин. Ангаах ухааны, биологийн, биотехнологи тэд нар юм мэдээд шин бас. Энэ биологийн аргаар ингэх юм бол илүү үр дүнтэй
гадны биедрийн хэм бол ийм гэдэг мэдэж шít. Олон доктор профессор хэрэгжилж байна. Би бол нэрийг хэлэх шаардлагагүй дээ. Магадгүй тэр хүмүүс чинь бас одоо ер нь нийгэм иргэдийн хандлага ч гэсэн тийм болчиход шүү дээ. Ерөөс тийм бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр дасгал хөдөлгөөн ч юм уу хоол ялангуяа одоо энэ байгалийн гаралтай юмар л одоо өөрийгөө биеийг эрүүл байлгаа гэдэг болцсон байгаа. Тий. Ер нь одоо тэр хөлөөс амралтанд ясаас манай бүтээгдэхүүн илүү үдэнтэй. Яг амралт нь сайхан амарна тий. Тухайн нэг эрэгтний амраан хоолн сэрэн зохицуулна. Манай эрэгтэн бол эсийн төвшөнд эрүүжүүлж өгнө. Эсийн төвшөнд эрүүжүүлж өгнө. Тухайлбал бол одоо сахартай хүмүүс гэдэг олон хүмүүс манайхаар хэлж байна. 29 хүртсэн сахар тий. Инсулинд орчихсон, тарианд орчихсон. Тэгээд одоо элдийн янзын хэрэглээд огтон байхгүй. Манай бүтээгдэхүүн хэрэглээд эрүүл болж байгаа тохиолдол байна. Сахар нь хөдлөн. Гэхдээ энэ бол дэлхийд дээрдэг сахарыг хэмжүүлдэг юм аа гэж. Тэгээ би хариулах дуртай л да. Дэлхий хийгээгүй юм яагаад монголчууд хийж болдгоо юм бэ? Сахарчилгаа авахгүй, хеликоактарчилгаа авахгүй, тэний вирусчилгаа авахгүй тий одоо тэний вирус дээр тодруулаад хэлэхэд бол олон янзын вирус байгаа тий. Бид бол манай одоо малаас гаргасан бүтээгдэхүүн дээр маш олон тохиолдлоор байж байна. Тэр итгээл одоо хавдар тусчаад хэвтэрт байсан хүмүүс манай биднээс аваад босоод ирсэн тохиолдол байж байна тий. Одоо тэгээ ирээд сэтгэлээ вечиж гисэн эрүүл болчихсон баярыг тархсан илэрхийлжсэн юмуд байж байгаа байхгүй юу? Бүтээгдэхүүнийг худалдаж авах гэж байгаа хүмүүс маань одоо урьдчилан шинжилгээ өгсөн байх хэрэгтэй гэдэг юм болов эсвэл зүгээр би худалдаж авъя гэдээ авчих юм. Ер нь бол бид нар бол ихэнх тохиолдолд шинжилгээ өгөөд өнөөдөр та уухта ямар байсан суулгах юм бол одоо мэдээж үр дүнгээ мэдхийн тулд цус шинжилж бүтээгдэхүүн авах гэхэд одоо цуснын ерөнхий өгчөөд ирэх хэрэгтэй тий. Тэгээд цус нь хэдийн хувь өтгөлтэй байсан, ямар тэнцвэрт нь биотэнцвэрт нь алдагдсан байдгийг гаргаж ирээд уугаад дараа нь эргүүлээд харьцуулж харна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад, цаг хугацааны байдлаас шалтгаалаад бид нар хүмүүс бас хатуу шалгалт тавихгүй байгаа л да. Ягаад гэхээр олон судалгааны үед бид нар үзүүлээд ийм одоо үр дүн ингэж эдгэрсэн байна. Та бол хоёр сонголттой замтай нэгдүгээрт нь та бол шинжилгээ өгөөд ир. Тэгээд тодорхой хэмжээний дэглэм бариад дараа нь бид нар харуулж болно. Эсвэл та одоо эдийн засгийн хувьд жоохон хүндрэлтэй, цаг хугацаанд хүндрэлтэй болвол те манай энэ хэрэгэлсэн хүмүүсийн хэдийд нь энэ судалгааны үр дүнг хараад хэрэгж болно гэж ингэж бид нар бол одоо шаардлага тавьж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд уламжлал болсон нэг асуулт байдаг. Тэгэхээр та эмч, доктор хүний хувьд одоо эрүүл амьдрахын тулд өөртөө хөвшил олгосон ямар дадал зуршил байдаг вэ? Энэ талаар хаваалцахгүй юу? Яагаад би ер нь бол аль болохоор дийлэнхтэй штэ. Орой нэг 7-6 сар хоол идэх байх гэжээдэг. Гэтэ магадгүй би бас ганц энэ жилийн бизнес хийдэг хүмүүс мэдж байгаатай олон янзын олон нийтэлтэй ажилладаг. Тэр нэгтүүдтэйг бас хаяа орой цагаар сууж хол тэдний хаад хотлоо ирж унцдаг. Гэтэ дийлэнхтэй штэ тийм ээ. Тэрийг бас зарчим болгохыг хичээдэг байна штэ. Хоёрдугаарт бол ер нь хүн хаяа мацаг барих сайн. Мацаг барих юм сайн. Мацаг барьж сурах юм бол хүн эрүүл байх үнсүүд нэгднэ. За 3 дугаарт хүн байж та хамгийн гол нь цусаа эрүүл байх хэрэгтэй. Цус эрүүл. Одоо ямар ч лам дээр, ямар ч одоо бөө дээр те ямар ч барьдаг хүн дээр очиод миний цусыг барилахад таны цус 20 хитэ залуух шиг зохилж байна л хичээлэн шууд. Тэгж л хэлнэ. Тэгэхээр ер нь энэ байдлаар анхаарах хэрэгтэй гол нь. Тэгээд мэдээж хоол хүнс те эрүүл байхын тулд өөр ямар одоо боломжууд байна мэдээж усан цай орж явах хэрэгтэй байх тийм. Иймэрхүү талаас нь анхаардаг да. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн удаагийн ярилцлагын болонд Double Heal компани захирал доктор Шовдрын төмөрсөх оролцож мэдээллийг хүргэлээ. Харин үзэгчид маань үргэлжлүүлээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсэд. Үе мөчийн хөдлөг нь өвчин намтаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан үрвсэл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангэр Витапрост. Бүх эмийн сангуудаар.
Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Та бидний хязгаарны танил Аз Мол дэлгүүр нь эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ илүү артис Shangri-La Mall-ын 2 дугаар давхарт Аз үндэс салбарыг шинээр нээлээ. Шинэ брэндүүд шинэ өнгө төрхтэйгээр үйлчлүүлэгчтэй хүрч чадсандаа бид бүхэн баяртай байна. Манай дэлгүүрийн Shangri-La Mall дахь салбарт 2017 оны улирал болгоны тренд болж буй I'm Kids, I'm Baby, Menoti, Baby Product, Babalona брендийн хөнгөн дэгжих хүүхдийн хувцснууд ирснээс гадна Poppa Bitriti, Combi, Kiko, Sea Baby, Fisher Price брэндүүдийн хүүхдийн орд тэрэг, хүүхдийн бүү байлгч ширээ сандал, машины суудал гэх мэт бяцхан урсад хэрэгтэй бүхэн манай Аз үндэс салбар дээр ирсэн байгааг дуулгах гээд таатай байна. Танд аз амжилтыг хүсье. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийг хөдлөг нь өвчин намтаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан үрвсэл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийг хөдлөг нь өвчин намтаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан үрвсэл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар. Таны эрүүл мэнд таны гарт. Эрүүл мэндийг хамгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тань дасгал хөдөлгөөн хамгийн чухал үр дүнд нөлөөг үзүүлдэг. Тэгэхээр бид усан спортын ангич холбогдлыг эрүүл бие болонгаараа дамжуулах хүргэж байгааг хүлээн авч үзээрэй. Усан спорт сургалтын төв буюу бидний хил заншснаар төв бассейн сэл зургийг хүссэн хэн бүхний үд халга нээлттэй бөгөөд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой газраа нэг юм. Хүний биеийг чирэгжүүлэх, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, хүчил төрөгчийг булчингуудад жиг тарах, цусны эргэлтийн системийг сайжруулах, стресс тайлах, нуруу үе мөчний болон даралттай хүмүүсийг юугаар ч орлуушгүй биеийн дасгалын төрөл бол усанд сэлэлт юм. Усан спортоор хичээснээр авхаал самбаатай, тэсвэр хатуужилтай, сэргэлэн цаваа, уян хатан хөдөлгөөнтэй болох давуу талтай байдаг юм а. Усан спорт бол нийтийн биед амир л да ер нь. Тий. За одоо монголчууд нэг үе бодвол бас юмыг ойлгодог болчиход байна. Усан спорт хамгийн гол нь зүрхний одоо энэ уушгины үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгдөг. Уушгины үйл ажиллагаагаар дамжаад одоо дотоод эрхтний үйл ажиллагаа маш идэвхтэй ажилладаг учраас хүний одоо энэ арьс, энэ булчин одоо энэ бие махбодд их сайн нөлөө үзүүлдэг тийм спорт л тоо. Тийм учраас би бас хүмүүстэй хандаж хэлэхэд усан спортод огтмол хичээл дээрээ гэж бас уриалмаар байна. Хүүхэд насандаа ер нь усан сэлэх бол хамгийн хурдан хүлээж авдаг л да ер нь. Одоо чи харж энэ зав энэ. Тогоо чи энд барилдаж байгаа биз? Чи мөрөө цааш нь эргүүлээд цааш. Яг одоо ингээ хэмнэлж ороод. За одоо дарлаа. Ингээ дарлаа. Одоо татлаа ингээ түлхээ шүү дээ. Ингээ түлхээд ингуута чи болохоор гарынхаа алгаар ингээ саваад байгаа байхгүй юу? Инхгүй яг би дагуу ингээ татлаа. Тэгээд одоо наа чи яг тохон урагшаага яваад ирж байгаа шүү дээ. Тэнгууд толгойн дээрээс ус руу орлоо. Энэ баг. Тэгээ мөрчөө ингэ цаашаа эргэцэн байх хэрэгтэй шүү дээ. Ингэж эргэцэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ дарлаа. Тэгээ түлхлээ. Ингэж явах хэрэгтэй. Спорт групп сонгон хичээл групп болохоор нийт 30 гаруй хүүхд хичээлдэг. За энэ 6-аас 15 насны хүүхдүүд хичээлж байгаа юм. Тэгээд 10
12 оноос хойш яг нэг тогтмол байдлаар бид нар чи бас 30 гаруй 20 гаруй тамирчтай ингээд тэмцээнд оролцоод ирсэн л дээ. Улсын аврал тэгээд компани нэрмжил тэмцээ, тэгээд цомын тэмцээнүүд тэгээд тогтмол оролцож ирсэн. Хамгийн сүүлийн тэмцээн одоо Ингүү тал компани нэрмж тэмцээ. Ингээ мастерын тэмцээж хэвчлэн. Тэгээ гадагшаа бас тэмцээнүүд их цогоогддог. За минь усан сэлээд хэр удаж байна? 4 жил болж байна. 12-таагаас яг тамирчин болох гэдэг. Та яс Ингүү тал тэмцээнд оролцоод ямар амжилт үзүүлсэн бэ? 2 алт 3 мөнгө авсан. Үзэгчтэй зуны эмэгтэйчүүд мэрэгжлийн арьсгоо заслын эмнэлгээс бэлтгэн хүргэж байгаа цуврал нэвтрүүлгүүд маань үргэлжилж байна. Тэгэхээр бид та бүхэндээ эмэгтэйчүүд болоод ирчүүдтэй бүх насныхан зориулаад хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ, хэрхэн чигшилтэй байх вэ гэдэг талаар зөвлөгөө хүргэж байгаа. Хаврын энэ хуурайлтын улирал шингэн левдийн үйлчлэгээ бол илүүтэй хийлгэх зүйтэй гэж би зөвлөх байна. Нярам слайд гэсэн нэртэй өөрөөсөө сүүлийн үеийнх нь бас Дидикайн гэдэг бас баг зэрэг тийм мэдээ алдуулагчтай ирж байгаа. За энэ маань дотроо 1 мл жижиг эмчин зүйтэй 1 мл ариутгсан тариа байгаа цаанасаа бэлтгэсэн. Тэгээ тухайн тарж хэрүүлнэ гэсэн үг тий. Тухайн хүнд бол нэг ийм одоо ариутгсан бүтээгдэхүүнийг хийх нь шүү дээ. Тэгэхээр энэ гялуурны үйлчлэгийг арьсанд одоо шинжлэх ухааны үндэслэлийн арьсанд тарилгын аргаар нэвтрүүлснээр арьс бол гүнээсээ чигээ нөхж байгаа нэр нь арьс гүнээсээ урган төлжөөд одоо эсийн төвшөнд ус татгах чиглэлээр сайжраад ирэхлээр арьс маань галбиржиж цэвэр, тунгуулаг, чиглэг, өнгөлөг, залуу байдлаа хадгална гэсэн үг. Тэгэхээр энэ эмчилгээг ямар хүнд хэрэгжүүлэх вэ гэхээр одоо арьсан жижигэн өршлөөтэй, илэрхий хуурайшил чиг дутагдaltaй, дээр нь арьсаа тунгуулаг сэргийг байлгая гэсэн хүн, мөн арьсаа цэвэр тунгуулаг чанга байлгая гэсэн тийм хүн одоо мөсийн бус аргаар тийм ээ байгалийн энгийн аргаар арьсныхаа залуу байдлыг хадгалах тийм хүсэлтэй хэн бүхэн. Дээр нь одоо гадаа одоо нарслахын байнга ажилладаг тийм хүмүүс шүү дээ. Байнга нарслахын гадаа нөхцөлд ажилладаг. Дээр нь гольф нөхцөлд ажиллаж болох. Тий. Гольф одоо цанаар хичээлдэг хүмүүсээ тийм үү тийм ээ. Дээр нь одоо таанар шиг юм хурц хэрэлд ажилладаг хүмүүст бас айгүй юм хэрэгтэй юм эмчилгээ байна тий. Тэгээ энэ эмчилгээг бол ерөнхийдөө бол улиралд нэг удаа хийлгүүлэх зүгээр. Тэгээ ер нь боломжтой хүмүүс сар тутамд хийлгсэн ч болно. Ер нь дундаж нь бол 3-4 сард нэг удаа хийлгээд байхлаар арьсны чиг маань бас алдагдсан чигийг нөхөж аваад байна гэсэн үг тий. Тэгэхээр уг гялуурны үйлчлэг арьсанд тарьснаар тариа маань 5-7 хоногоос задралд ороод арьсны эхний үр дүн өөрөө мэдэрнэ. Арьс их гоё тийм тунгалагжаад тэгээд гоё гэлгэрдүү, өнгөлөг дотроос гоё гэрэлтсэн чиглэг уян хатан жижиг хүршлээс тэнийрж ажиллана тийм ээ. Ийм эхний үр дүн олж харна. Тэгээд ер нь бүх насныхан хэрэглэн тэгээ арьс маань дотроос энэ тариаг хийчихлээр бол арьсны одоо гол сэргийн зөвч гол элемент байгаа эластин коллаген гэдэг уургууд ичвчж ирнэ, шинээр бий болно. Ингэснээр арьсны гэмтэл засагдана. Ус чигээ ингээд арьсны үнд татарч авахлаар арьс маань их гоё дотроос ингээд дүүргдэж галбирж ирэх нь шүү дээ. Зуны эмэгтэйчүүд эмнэлэг маань бол бас эднийхээ зорин ирсэн үйлчлүүлэгчдэд байнга хямдрал урамшууллыг зарлаж байдаг. Тэгэхээр за эдгээр бүтээгдэхүүнээс сонгосон хэрэглэгчтэй ямар бэлэг барихаар төлөвлөсөн байгаа вэ? Онцгойлоод бид нар эмэгтэйчүүдийн лазер эмчилгээнд 2 удаа явсан хүнд 1 удаа үнэгүй нүүрний массаж хийж өгч бэлэг барьж байгаа. Дээр нь 3 дахь явсан үед нь бонус өгч байгаа. Тий. Тэгэхээр бол эмэгтэйчүүдийн лазер эмчилгээнд 1-ийн үнээр 3 удаа явчихж байгаа байхгүй тий. Тэгээд давхар массажаараа бэлэг барьж байна. Хавар цагийн улирлын солилцлоор хүмүүс ядардаг, дархлаан сулардаг, дээр нь архаг голомтуул сэдэрдэг, харшил сэдэрдэг ийм улирал байгаа. Тэгэхээр ийм улиралд бол чигшүүлэх тус бүтээгдэхүүн, чигшүүлэх ийм үйлчлэгэнд бас өргөнөөр одоо ялангуяа өөрийнхөө гоо саханд их анхаар дотроосоо гаднаасаа одоо гэрэлт хийх хүсдэг орчин үетэйг одоо хөвөл нэрвэлэн алах дуртай манай бүх насны ирчүүд, эмэгтэйчүүд маань энэ эмчилгээнд илүү их одоо өргөн хамрагдаасаа гэж би хүсэж байна. Мэдээлэл хүргэсэн тууламжтай баярлалаа. Тэгэхээр бид өнөөдрийнхөө зөвлөгөөний булангийн төрөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед
нэгдсэн эмнэлэг. Эрүүл амьдрал нэвтрүүлэгтэй хамтран ажилласан таны эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг хамтран ажиллалаа. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоног чинь мэдээлэлтэйгээр уулзлаа. Түр баяртай.